Миний бодлоор дэлхийн түүхийн хоёр агуу хүн байдгийн нэг нь Чингис хаан. Зарим багш нар надаас тусламж асуу. Манай сургуулийн энэ хүүхдүүд монгол хэл мэдэхгүй багшаа тааварчуулаад өгөөч гэж. Тэгээ би Монгол хүүхдүүд тийм монгол аав ээж нь монгол хэл мэдэхгүй хүүхдүүд үнэхээр маш харамсалтай. Монгол хэл үнэхээр маш хүчтэй, үгийн сангаараа маш баялаг. Олон жилийн уламжлалаараа маш хүчтэй нэг хэл. Өндөр иргэн шилтэй орнуудын ард түмэн ялангуяа юм тав тухтай, жаргалтай амьдарсныхаа дараа бид ерөөсөө өхөхгүй. Одоо хинч биднийг дийлж чадахгүй. Бидэнтэй тэнцэх хинч байхгүй гэсэн тийм мэдрэмж төрдөг юм уу? Чингис хаан тэдэнд тийм биш гэдгийг сургасан. Хамгийн нэгдүгээр нь. За хүн бол хүн. Хүн болгоно нэг өдөр үхнэ. Тийм хязгааргүй хүч, хязгааргүй жаргал тийм хэнэггүй хандлах хэрэг байхгүй гэдгийг заасан гэж би бодож байна. Би тэгж ойлгож байна. Одоо магадгүй биднийг сонсдог, үздэг хүмүүс ийм хариу хүлээхгүй байна. Тэдний бодож байснаас би тэс өөр хариу өгсөн байж магадгүй. Би харин тэгж ойлгосон. Чингис хаан хүн болгонд хүн гэдгийг дахин сануулсан. Сайн байцгаана уу? Монгол хэлээр дэлхийд яриатай Монголоор хөөрөлтийн подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаард манай зочин бол Алс улсын Турк улсаас хүрэлцэн ирж Монгол улсад монгол хэлийг маань судалж байгаа докторантын ангийн оюутан байгаа. За тэгээд өнөөдрийн бидний зочин бол манай түүхтэй яалчгүй салшгүй холбоотой хүн Монголын нууц товчоог анх удаа турк хэлэнд орчуулж гаргаж байгаа ийм хүн байгаа. За тэгээд танд өдрийн мэндийг хүргээд подкастаа эхлүүлж байна. За өөрийгөө та танилцуулаа. Тэгээд анх Монгол гэдэг улстай хэрхэн яаж танилцсан тухайга бидэнтэй хаваалцаач. Тэгвэл жаахан урд удаан ярих хэрэг. За манай сонсогчид бас үзэж байгаа тийм ээ. Үзэгчдтэй бас хандаж болно. Таарлцсан өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Левент Кая гэдэг би одоо Монгол улсын их сургуулийн Монгол хэлний шинжлэлийн танхимын докторант оюутан байна. Дипломын ажлаа бараг бичсэн. Арай хамгаалах болоогүй. Сургуультайгаа хийсэн гэрээний дагуу 28 онд тусдал хугацаа байна. Хамгаалвал явах болно. Явмааргүй байгаа учраас хамгаалахгүй хойшлуулаад Монголтой яаж танилцсан бэ гэхээр их ахлах сургуулийн төгсгөнд байсан юм уу? Зүүн хойд Азийн түүх, соёл, угсаадны зүй, ардын судалтай холбоотой ном олоод уншиж эхлээд дараа Жон Пол руу за Рене Гроссээс эхлээд дэлхийн энэ талтай холбоотой өөрнөдөд бичсэн олох боломжтой хамаг номыг олоод уншаад угаасаа бүр багаасаа Монголд очих хүсэл байсан. Гэхдээ бидний ахлах сургуулийн үе арай зөвлөл задраагүй үе. Тэр үеэр Туркийн иргэн Монголд ирэх гэдэг юм мөрөөдөлж биш. Маш хэцүү. Дипломат жаргаар ирвэл магадгүй өөр боломж байхгүй. Тийм учраас тэр үеийн манай найзууд дэлхийн нэлээд өөрчилсөн байна тэр үеэс. Тэр үеэр манай найзууд бүгдээрээ нэг өдөр Монголд очих савшаан болох уу гэж бид хоорондоо ярьж байсан. Оросын Сибирь нутгийг үзэх сонирхол байсан. Тэгээд бүх юм өөрчлөгдөөд би 97 оны 100 Монголд Трансгоби гэж нэг оффроуд уралдаан болоод тэр магадгүй Монгол улс дэлхийн тайзад хамгийн хүчтэй гарсан анхны явдал байсан байхад дэлхийн орон болгоноос сэтгүүлчид Монголд ирээд тэр уралдааныг үзээд тэрэн тухай
мэдээ бичээд би тэдний мэдээг уншихаараа заавал Монголд очих ёстой гэж шийдсэн. Дараагийн 7 жил аав ээжигээ ядгах гэж хичээгээд аав ээж ерөөсөө чи хүүхдийн мөрөөдлөөрөө ярьж байна. Бол жаахан жинхэнэ юм бод хөл газар дээр гიშгэг гээд намайг загнаж байсан. Би 7 жил аав ээжигээ ядгах гэж хичээж эцэст нь интернетээс Mongolia University гэж бичгээр шууд угаасаа улсын их сургуулийн хуудас гарч ирж байлаа. Тэндээс ороод бүртгэлээ явуулаад оюутны урилгаар энд ирээд анхны жилдээ бэлтгэл ангид монгол хэл сурсан. Энд ирэхээс өмнө монгол хэлний талаар юу ч мэдэхгүй байлаа. Тухайн үед одоо Турк улсад Монгол руу явах хэцүү байсан гэж та ярьж штэ тийм ээ, залуу байх үе чинь. Ягаад одоо Монгол улс руу одоо Турк хүмүүс ирэхэд хэцүү байсан юм бэ? Хоёр туйлтай дэлхий гэж нөгөө нэг НАТО тэгээ нэг Варшавагийн пакт гэж. Тэгээ нэг нь зөвлөлтийн тал, нөгөөх нь НАТОгийн тал. Турк НАТОгийн тал байгаа болохоор зөвлөлтийн талд очиход тэр үеэр хэцүү байсан. Тэрнтэй холбоотой. Дараа харин зөвлөлт улс бутарсны дараа бүх зам нээгдээд бүх юм амархан болсон. Одоо хүн болгон дэлхийн баг өнцөг болгон руу аялахад ямар нэгэн асуудал байхгүй. Сайхан боллоо. Монгол хэл анх сураагүй ирж ирсэн гэж юм те. Монгол турк хэлний ер нь төстэй тал юу вэ? Анх сурж байхад монгол хэлний хэцүү талууд нь юу байсан бэ? Хамгийн анх сурж ирсэн монгол үг нь юу байсан бэ? Миний нэр Левент. Сайн байна уу? Миний нэр Левент. Тэрийг ч би зөв айлгаар хэлж чадахгүй, яг турк хэлний сайн байна уу? Миний нэр Левент гэмээр юм хэлж байсан баха. Монгол хэл сурахад хэцүү тал нь би өөртөө хүмүүс надаас асуувал хэлж байна. Одоо интернетээс номоос монгол хэл сурах гэж хэцүү байхгүй гэмээр. Монгол хэл сурмаар байвал заавал Монголд ирэх хэрэгтэй. Одоо англи хэлийг дэлхийн хаа сурсан ч бараг ялгаагүй. Яг гэвэл маш түгээмэл. Гэхдээ монгол хэл ихэнхдээ энэ хэсэг. За магадгүй Сибирийн өмнөд хэсэг, Хятадын хойд хэсэгт бас нөлөөтэй. Энд ирэхгүй бол сурахад хэцүү. Одоо Истанбулд нэг 40,000, 50,000 хөрсөн юм уу? Монголчууд байгаа, тэрнтэй хамтраад сураад яриад тийм боломж сүүлийн хэдэн жилийн үед үүссэн. Манай подкастын өрөө монгол хэлээр дэлхийд ярий гэдэг өрөө л та. Тэгэхэд их хэлээ бид нэр ингээд дэлхийд сурталчлах ийм зорилготой. Зөв санаа байна. Би бас нэмэр оруулах чадвал маш их баяртай болно. Ер нь Туркид монгол хэлийг сурах гэсэн хэр олон турк хүмүүс байдаг. Намайг интернет дээрээс болоод мессеж явуулдаг, таны ном байна уу, хаанаас болох вэ? Тэгээд харин ярианы дадлаг эсвэл сонсголын дадлаг хийхгүйгээр сурахад бас хэцүү шүү дээ. Түгээмэл биш юм чинь. Тэгээд Туркид одоо хамгийн азтай тал нь Измирийн Катип Челеби гэж их сургуульд аз заяа багш монгол хэл зааж байгаа. Тэр сайн байна. Гэхдээ ганцхан Измирийн нэг их сургуульд Измирд ойрхон байвал очиод хичээл сонирхоод сурах боломжтой юм шиг болсон. Бидний залуу үед тийм юм Туркид ерөөсөө байгаагүй. Манай тэр үеийн багш нарч ихэнх нь Будапешт юм уу, Германд очиод тэндээс магадгүй ганцхан бичгийн аргаар монгол хэл сурсан байсан. Тэгээд Туркид Монголтой холбоотой судал бараг байгаагүй. Тэгээд 95 хоноос хойш жаахан дийлгэрсэн. Одоо сүүлийн үед Монголын олон залуу бакалавр, магистр, доктор сурахаар Туркид очих болсон. Туркээс энд ирсэн зарим залуус байна. Туркийн тал муу байна. Туркийн талаараа муу. Монголоос очсон залуу эрдэмтдийн тоо олон байна. Туркээс ирсэн маш ховор. Тийм учраас энэ Туркийн муу тал би дандаа шүүмжилж байна. Монгол хэл сурахад хэцүү тал юу байсан бэ гэхээр түрүүн чих дасаагүй анх удаа сурж байна. Түгээмэл биш, тэр нь жаахан ээдрээ те.
Гэхдээ монгол хэлний турк хэлтэй хамгийн ойрхон гэх үү хамгийн онцгой тал нь өгүүлбэр зүй ялгаагүй гэмээр төстэй. За жоохон 1-2 жижиг ялгаа байна. Гэхдээ ялгаагүй гэмээр төстэй учраас сурахад амархан байсан. Гэхдээ би энд ирэхээс өмнө англи, герман хоёр хэл сурсан. Хоёулаа Европын төрлийн хэл. Өгүүлбэр зүй өөр байна. Би анхны 3-7 хоног монгол хэлийг бараг англи хэлний хэл зүйн дүрмээр бичиж байгаагаа анзаараад гівгэнийх нь энэ буруу энэ чинь англи хэлний дүрм монгол хэл тийм биш гэж сэрсний дараа хурдан сурсан. Миний хувьд энд ирэхээс өмнө би Алтан гэрэлт судрын ойгор хэлний орчуулга байна. Алтун яруу гэж. Би энд ирэхээс өмнө тэр номыг 3 дугаар бот буюу 5 дугаар бүлгийн бараг цээжилсэн байсан. Тэгээд монгол хэлэнд одоо дундын үг олон байна. Тэр Алтан гэрэлт судрыг би сурсан учраас надад зарим талаараа ашигтай болж байлаа. Анх монгол хэлийг сонсоход одоо огт нөгөө монгол хэлийг сонсож байгаагүй одоо гадны иргэдийн хувьд ер нь ямар авиа сонсогддог вэ? Монголчууд энэ турк хүмүүсийн талд би хэлье. Энд ирсэн хүмүүс ихэнх нь за турк хэлэнд одоо эрэг шиг эмэг шиг монгол хэлэнд бас байгаа тийм а э о у. Тэгээд турк хэлэнд и гэж и үсэг бас эрийн эмийн гэж хоёр янзтай. Тэгээд монгол хэлний балархаа а их шиг турк хүмүүс тэр эрүүгийн и шиг сонсогддог. Тэгэхээр ирэхээр ихэнх хүмүүс монгол хэлэнд хаваа түгээмэл бидтэй. Зөнхөлдөг бидтэй гэхээр би тэрэнд тайлбарлахгүйгээр монгол хэлэнд гэж яваа байх. Бүгдээрээ хаад яваа. Тэр бүгдээрээ а. Гэхдээ нөгөө баатар гэдгийг тэр балархаа а шиг. Тэр монгол хэл мэддэггүй турк хүний чихэнд тэр эрүүгийн шиг сонсогддог. Тэр байж магадгүй. Яг гэвэл туркчуудын анхаарлыг хамгийн их тэр балархаа а тавьж байна. Турк хэлэнд Монголын нууц тавьж орчуулж гаргаж байгаа шүү дээ тий. Надаас 50 жилийн өмнө Ахмед Темир гэж Туркийн тэрвэр профессор байсан. Хэлний турк хэлний профессор багш. Өөрөө Кримийн татар гаралтай. Аав ээж нь юм уу эмээ өвөө нар нь Кримаас Туркэд нөөсөн. Манай тийм нэг одоо бурхан болсон багш маань. Гэхдээ тэр хайн шин герман хэлний орчуулга дээр суурилан орчуулсан угаасаа өөрөө тайлбарлаж байгаа. Кожины орос хэлний орчуулгыг бас ашигласан гэж байгаа. Анх удаа би орчуулаагүй монгол хэлнээс анх удаа би орчуулсан. Тэр яаж болсон бэ гэвэл Туркэд Кабалжи гэж тэрвэр маш алдартай том ихэнхдээ магистр докторийн хүмүүс зориулсан ном гаргадаг нэг хэвлэлийн компани байсан. Тэгээ манай нэг найз тэдний нөгөө хуудасны найруулгын ажлыг хийдэг. 2007 оны амралтаараа би Туркэд очихдоо түүнтэй танилцаад тэр нөгөө тэргүүн найруулагчтай хэлжээ. Манай найз Монголоос ирсэн монгол хэлтэй гэхээр нь тэгээ шеф нь өөрөө Монголын нууцд орчуулж чадах уу гэж асууж. Би 2007 он хүртэл 10 гаруй жил англи турк хэлний хооронд хоёр талын орчуулга угаасаа хийж байсан. Орчуулга хийхэд надад амархан санагдав. Тэгэхээр би Монголын нууц товчоо залуу нас шүү дээ. Монголын нууц товчоо хэрэнтэй гэдгийг тэр үеэр үнэлж чадаагүй болтой. Бас залуу хүний зураг байсан болтой. Чадна асуудалгүй гэж шууд өсрээд тэгээд 2006 онд Монголын эзэнт гүрний 800 жилийн ойтой холбоотой явуулсан хөтөлбөрийн хүрээнд Дамжин сүрэн багшийн найруулгыг интернетэд тавьсан байсан 12 бүлгийн тустай. Тэндээс би хуулж аваад Word файл буулгаад орчуулж хэлсэн. Тэгээд тэр ерөөсө сохор зоригт гэх юм уу турк хэлэн тэгж хэлдэг. Ерөөсө тоохгүй. Би одоо энийг орчуулна гэх. Тэгээ орчуулах явцад
харин нэлээд төвөгтэй юмтай тааралдаж байсан. Тэгээд банк Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний танхимын Баасан Бат багшаасаа би үг асуугаад тайлбар асуугаад тэгээд тэр надад мэйлээр миний асуусан юмын учрыг юм уу тайлбарыг болоод явуулаад би тэгээд аажмаар дуусгасан. Анхны хэвлэл нь яг миний сэтгэлээрээ хүссэн шиг болоогүй, маш олон дуутуудаа. Хоёр дахь хэвлэлд нь харин би бас арай туршлагатай болсон юм уу. Тэгээд багш нараасаа юу асуухаа би бас сурсан юм уу. Тэгээд хоёр дахь хэвлэлээс арай засаад одоо миний бодлоор Монголын нууц төвчөөний хамгийн сайхан орчуулгын нэг нь болсон. Гэж сурталчлаа. За баяр хүргэе танд. За Монголын нууц төвчч одоо орчин үеийн бидний хэллэгээрэл баг бичигдээгүй байдаг шүү дээ тий. Ихэнх нь одоо эртний үеийн монголчуудын хэллэгээр бичигдсэн байдаг. 12 дугаар зууны. Тийм. Тэгэхээр одоо тэр Монголын нууц төвчийг орчуулж яхад ер нь хамгийн хэцүү байсан хэсэг нь ер нь яг ямар хэсэг байсан бэ? Нэгдүгээр хэсэг юм байхаа. Тэнд за дараагийн үед ихэнхдээ үйл явдлын тухай байна. Нэгдүгээр хэсэгт нь бүр Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяад Бүртчон Гомарл хоёр далайг гатлаад бурхан албаны өрөөлд гээд тэгэхээр тэнд одоо яг нүүдэлчний амьдралд аж ахуйтай холбоотой маш олон тайлбар байна. Тэгэхээр янз янзын зэрлэг ургамал гэх юм уу, анантан гөрөөс гэх юм уу, тэдгэрийг олоход хэцүү болж байлаа. Тэгээд домгийн гимээр үе бас байна. Тэгээд зарим үгийн сан тайлбарыг олоход маш хэцүү. Одоогийн хүмүүс тайлбарлахад хэцүү. Тэгээд би эрдний түрк хэлний мэдлэгээ бас ашиглаад 2 дугаар хэвлэлээс эхлээд бүгдийг нь одоо эрдний түрк хэлэнд монгол хэлний энэ үгийг ингэж хэлдэг, энэ ийм учиртай ингэж хэрэглэдэг, ийм бүтцтэй эсвэл амтан байвал ийм нэг амтан гэд. Тэр нэгдүгээр бүлэг нь магадгүй хамгийн хэцүү нэгдүгээр бүлгийг орчуулахад байсан байхаа. Одоо тухайн үед бол ингэдэг шүү дээ, Монголын нууц төвчгийн нэгдүгээр бүлэг Бүртчон Гомарлын хамт онон мөрөн голыг гаталж ирээд гэдэг шүү дээ. Бүртчон гэдэг чинь одоо гадаад хүмүүсийн хувьд бол чон тийм ээ, чон гэдэг юм та. Гомарл гэдэг маань болохоор бууг байгаа даа шүү дээ тий. Гэж ойлгоо. Тийм. Тэгвэл бууг чон хоёр одоо яаж хамтдаа ирээд яг амьдрал дээр бол чонч одоо буугыг идэх ёстой байгаа даа шүү дээ тий. Гадаад хүмүүсийн майнд сэтгүүгээр бол тэгээ энэ хоёр яаж ингэж онон мөрөн голыг хамтдаа гаталж ирэнгүүтлээ гэд Монгол гэдэг үндэснийг үүсгэж вэ гэдэг нэг гадны хүмүүсийн сэтгэлгээнд ер нь та ер нь яаж тэрийг ер нь тайлбарлаж орчуулсан бэ? Тэр юусэн? Гэхдээ дэлхийд даяар бас ийм домогтой олон ард түмэн байгаа да. Одоо жишээлбэл Ром хотыг бас нөгөө нэг гिची чон тэжээсэн Ромус Ромулус хоёр ах トゥ бүтээсэн гэж домог байгаа. Тэгээд миний мэдж байгаагаар Европын хойд хэсэг бас зарим ард түмэн өөрсдийгөө чоноос үүссэн гэж домгоор тайлбарладаг. Тийм учраас яг одоогийн шинжлэх ухааны талаар ойлгоход маш хэцүү. Гэхдээ Азаар одоо хүмүүс ардын зохиол гэдгийг мэддэг хүмүүс андуурахгүй байхаа. Одоо тухайн 12 дугаар зууны монгол хэлийг одоо орчуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр орчуулах боломжгүй. Ингээд утга нь яг алдагдах гээд байгаа. Ямар хэсэг байсан бэ нууц төвчд монгол хэлээр та жишээ татаад за энэ яг ингэж гардаг хэсгийг би ингээд түрк хэлэнд орчуулах гэсэн чинь утга нь яг ингэж алдагдах гэдсэн гэсэн жишээ дуртаач. 2007 оноос бараг 20 жил өнгөрч байгаа. Да юу байсныг үнэхээр би одоо яг нэгээр нь бодож санахгүй байна. Зарим үгс харин үнэхээр орчуулахад хэцүү байсан учраас би тэл чигээр нь үлдээгээд тэгээд Европын тамирыг тавиад энэ нь ийм тэгээд ийм соёлтой ч юм уу ийм аж ахуйтай холбоотой нэг ойлголтын үг энийг ингэж ойлгож болно гэж тайлбарласан гэж санаж байна. Тэгээд ялангуяа 12 дугаар бүлгийн төгсгөлд өгөөд хаан залэг буулгахта
зарим хиллэг юм уу зөөц эзэн үг хэрэглэсэн байна. Тэднийг одоо жишээлбэл хигээс халбах дутвал хамрын хасуга гэж байна уу? Яг одоо санахгүй байна. За хигээс халбаг бүгдээрээ ха эвэгээр ихэлсэн. Тийм санаа илэрхийлж байгаа. За ямар нэгэн буруу хийвэл тэр хийсэн бурууны хэмжээгээр ял аван гэсэн санаа. Яг тэр үгээр нь орчуулбал гадаад хэлний хүний санаанд магадгүй ямар нэгэн санаа төрөхгүй ямар хаваатай гэж ойлгоно. Тэгээд тэднийг үгээр нь орчуулахаас гадна энэ одоо хин нэг нь ялгаагүй хийсэн бурууныхаа хэмжээний дагуу ял авна гэсэн санаа илэрхийлэхээр ийм нэг яруу найргийн арга хэрэглэсэн гэх юм уу, тийм ээ. Тэгээс тайлбарлах хэрэгтэй болж байсан. Турк хүмүүс Монголын нууц товчоог одоо таны орчуулсан Монголын нууц товчоог уншаад юуг маш их гайхах байна. Ер нь туркчууд Монголын нууц товчоог сонирхдаг. За миний орчуулгын 6 юм уу 7 дахь хэвлэл нь одоо байгаа. Надаас өмнө Ахмед Темир багшийн орчуулга бас олон удаа хэвлэгдсэн. Тэгээд олон удаа хэвлэгдсэн гэхээр олон хүн сонирхоод авсан уншсан гэсэн үг тийм ээ. За миний орчуулгаар бол магадгүй Монгол үгсийг одоогийн монгол хэлэнд галигласан арга тэдэнд сонирхолтой санагдсан байж магадгүй. Тэгээд би нууц товчооны өгүүлбэрүүдийг яг тэдний утгаар орчуулсан. Ахмед Темир багшийн орчуулга жаахан хачин зүйлс байна. Одоо жишээлбэл Чингис хаан Бурхан хаал дунд сөхрөөд ёсолж байгаа тийм ээ. Нөгөө бүшээ хүзүүндээ үлгөөд тэр 9 удаа сөхрөөд тэр хэсгийг арай өөр орчуулсан байсан Ахмед Темир багш. Би харин яг тэр чигээр яг утгаар нь орчуулсан. Тайлбар тавьсан. Тайлбар тавихгүй бол гадны хүн ойлгохгүй байж магадгүй. Тэгээд би одоо Монголын нууц товчоонд өгсөн тайлбарыг Монголын соёлыг мэддэггүй хүмүүсийн ойлгохөөж бусад ойлголтод тэнцвүүлээд дүүлгээд орчуулаагүй яг тэр бод байдлыг орчуулаад тайлбарыг тавьсан. Тэр талаараа арай сонирхолтой байж магадгүй. Тэгээд за зарим хүмүүс маш их хуучин үг хэрэглэсэн гэж намайг шүүмжилж байлаа. Харахгүй л дээ. Тийм ойлголт одоогийн төрх хэлэнд байхгүй юм чинь. Жаахан эрдний үгийн сан ашиглах ёстой болсон. Одоо Монголын нууц товчоо өнөөгийн залуучуудад ер нь юуг хэлж байна гэж та бодож байна? Монголын нууц товчоо ариун судар Монгол хэмээх нэрийн тийм ээ. За дэлхийд маш сайхан таваас асуусан Чингис хааны тухай. Одоо Туркид хамгийн том асуудлын нэг энэ байна. Бидний ууг дээдэс хэн гэж саяын шиг одоо үзэл болгоно өөр нэг хүнийг баримтлан. Манай ууг дээдэс нь нөгөө талын хүн үгүй тэр биш манай ууг дээдэс энэ гэж. За монголчуудын нэг давуу тал бол тэр байж магадгүй. Одоо дэлхийн хаан уучвал халмаг бороод өөр Монгол. Монголын ууг дээдэс юм байна гэвэл бүгдээрээ Чингис хаан гэдэг тийм ээ. Чингис хаан одоо Монгол нэрт үнэмлэхийн шүтэн хүн тийм ээ Чингис хаан. Тэр талаараа тэр одоо магадгүй Монгол хүмүүсийн азтай тал Чингис хаан шиг нэг фигур байна. Чингис хааны амьдрал болон түүний хамгийн том бүтээл гэх юм уу Монголын эзэнт гүрэн. Үүний тухай хамгийн нэгдүгээр игнэний хамгийн жинхэнэ баримт болвол Монголын нууц товчоо.
Тэр талаараа миний бодлоор Монгол гэсэн үнэмлэхтэй хүн болгоны ариун судар Монголын нууц тоочоо гэж хэлж болно. Ганцхан Түркэд биш, дэлхийн зарим орнуудад Чингис хаан болон тэр үеийн монголчуудын дайсан гэж үздэг хүмүүс байна. Эсвэл чөтгөр гэж үздэг хүмүүс байна. Тэд ихэнх нь Монголын тухай юу ч мэдэхгүй, Монголын тухай юу ч мэдэхгүй. Ганцхан тэр одоо нөгөө нэг сурталчилгаа байгаа шүү дээ. Чингис хаан чөтгөр. Үгүй яагаад вэ? Миний бодлоор тэр хүмүүс Монголын нууц тоочоог яг ойлгох зорилгоороо уншвал Чингис хаан чөтгөр биш гэдгийг ойлгол. За Монгол залуус яагаад унших хэрэгтэй вэ гэвэл ийм багмаар түүхийг уншихгүй бол юу унших вэ? Миний бодлоор за би Монгол юм уу биш юм уу, зарим нь одоо олон жил би Монголд амьдарсан, маш олон монгол найзтай, бараг одоо Монгол айлын гишүүн шиг болсон байна. За би ч гэсэн Монголын нууц тоошоог уншихаараа яг монголчуудын бахармаар зөндөө юм байна, зөндөө тайлбар байна. Одоо ийм нэг ойлголт байгаа шүү дээ дэлхийд. Энэ нүүдэлчин хүмүүс соёл байхгүй, иргэншил байхгүй, эднэр очоод хүмүүсийг зүгээр худалдаад, цавчаад, алаад юу ч бүтээгээгүй. Угаасаа тэр чөтгөр гэж үздэг, дайсан гэж үздэг хүмүүс бүгд ийм мухар ойлголттой хүмүүс шүү дээ. Гэхдээ нууц тоочоо тийм болоогүйг жишээлбэл тайлбарлаж байна. Юу болсон, яагаад болсон, хаан болсон, яаж болсон. Тэгээд тэр явцад одоо Чингис хааны засаг гэж нэг юм байна тийм ээ. Энэ хүн нөгөө ерөөсөө юу ч мэддэггүй мунхаг өчигдөр агуугнаас гарсан өнөөдөр император болсон хүн биш. Тэгээд засгаа бичүүлээд тийм ээ үлдээсэн байна. Тэр бас Монголын соёлын өв. Хэрвээ Монголын нууц тоочоо уншвал тэр нэг өдөр агуунаас гараад дараагийн өдөр император болох гэж энэ тэр домог тийм юм байхгүй. Чингис хаан нэг өдөр тийм юм болоогүй. Чингис хаан тийм мунхаг хүн биш байсан. Чингис хаан үнэхээр боловсруулалтай, ухаантай хүн байдаг нь маш тодорхой. Яаж мэдэх вэ гэвэл Монголын нууц тоочоо унших хэрэгтэй байна. Өндөр иргэншилтэй орнуудын ард түмэн ялангуяа ийм тав тухтай, жаргалтай амьдарсныхаа дараа бид ерөөсөө өхөхгүй. Одоо хинч биднийг дийлж чадахгүй, бидэнтэй тэнцэх хинч байхгүй гэсэн тийм мэдрэмж төрдөг юм уу? Чингис хаан тэдэнд тийм биш гэдгийг сургасан. Хамгийн нэгдүгээр нь. За хүн бол хүн. Хүн болгоно нэг өдөр өхнө. Тийм хязгааргүй хүч, хязгааргүй жаргал тийм хэнэггүй хандлах хэрэг байхгүй гэдгийг заасан гэж би бодож байна. Би тэгж ойлгож байна. Одоо магадгүй биднийг сонсдог, үздэг хүмүүс ийм хариу хүлээхгүй байна. Тэдний бодож байснаас би тэс өөр хариу өгсөн байж магадгүй. Би харин тэгж ойлгосон. Чингис хаан хүн болгонд хүн гэдгийг дахин сануулсан. За эрхэм үзэгчид та бүхэн монгол хэлээр дэлхийд ярий ураатай хэлээ бид бүхэн дэлхийд дахин сурталчлах зорилготой монгол хэлийг дэлхийн өнцөг булан бүрээс сурахыг хүсэж байгаа олон залуучуудтай тус нэгэр болох үүдээс монголоор хөөрөлдөе подкаста хүргэж байна. Өнөөдрийн дугаарт маань за Турк улсын зочин оролцож байгаа. Тэгээд Монголын нууц товчоо турк хэлэнд хөрвүүлж одоо гаргасан энэ сайхан гавьяатай хүн байгаа. Тэгээд бид бүхэн Монголын нууц товчооны тухай, Монгол их сайхан монгол хэлийнхаа тухай ярилцж байгаа. За манай подкаст нь бас Монгол улсад суушин амьдардаг, Монгол улсад монгол хэлээр ярилцдаг гадаад улсын иргэд гадны зочид маань оролцдогоороо бас давуу талтай, бас сонин содон. Тань юу яаж ин та бие барьж гин үү гайгүй байна уу? Чичрэх шинж өнгөрсөн биз дээ. За юу гэх вэ? За монгол хэлтэй холбоотой сурталчилгаа хиймээр байвал би бас хөвөө үрж авъя. 2010 оны 9 юм уу 10 дугаар сард байсан байхаа Түркэд хотуудын Монголын хотуудын холбооны дарга нар очоод тэнд зарим семинар, симпозиум
өнгөрөөсөн. Тэгээд тэдний синхрон бусд орчуулгыг баярлалаа. Ихэнхдээ би хийж байлаа. Тэгээд ирсэн зарим дарга нар миний яриа тэдэнд ихээр таалагдсан бол та. Яг Левенчиг монгол хэл зүг яг Левенчиг хэрэглээд дагаад монголоор ярих хэрэгтэй гэж намайг магтаж байлаа. Тэгээ би тэдэнд хэлсэн. Энийг амлсан гэж бас ойлгож болно. Амлаагүй ч ялгаагүй. Би тэдэнд хэлсэн. Би дэлхийн хаан очвол Турк Монгол хоёр улсыг зэрэг төлөөлөх үүрэг өөртөө авсан. Хаан явбал Монгол гэдэг хэл үнэхээр маш хүчтэй хэл. Энэ тухай бас ярьж болох уу? Одоо заавал нэг чихээр явах хэрэггүй үстэй. 2012 оны хавар би Бишкек хотод кыргыз хэл сурч байлаа. Тэгээд сард нэг удаа Алматад очоод найзын оюутны байранд орохоор тэр оюутны байрны менежер Баян Өлгийн казак хүн байсан. Тэр үеэр би турк хэлнээс монгол хэл рүү ном орчуулж байлаа. Тэгээд тэр намайг харахаараа багшаа та монгол хэлээр орчуулга хийх чинь монгол хэл сурсан уу гэж асуусан. Би орчуулсны дараа манай заяа багш тэднийг шалгаад найруулад засаад байсан да. Мэдээж би орчуулад шууд хэвлээс гарах биш. Тэгээд за дутуу юм байсан ч угаасаа шалгах хүн байгаа учраас би санаа зовхгүй гэсэн. Тэгээд энэ хүн Өлгийн казак болохоор монгол хэлтэй. Тэгээд түүний надад хэлсэн яг миний сэтгэл. Уул нь монгол хэл маш хүчтэй, маш баялаг, маш чухал нэг хэл. Гэхдээ цөөн хүний их хэл. Тэгээд нөлөөний хүрээ бас жижиг учраас дэлхийн нийт олон монгол хэлийг анзаарахгүй гэж байсан. Тэр нь харамсалтай. Монгол хэл үнэхээр маш хүчтэй, үгийн сангаараа маш баялаг, олон жилийн уламжлалаараа маш хүчтэй нэг хэл. Харин гадаад залуучууд яагаад монгол хэл сурах ёстой? Одоо дэлхийн өөр олон улсаас монгол хэлийг магадгүй одоо манай соёлоор тийм хүү хамтлаг олон одоо Чингис хааны гайхамшигтай түүхээс ахуулаад сурахыг хүсэж байгаа залуучууд байгаа шүү дээ тийм. Тэд нар яагаад монгол хэлийг сурах ёстой? Яагаад энэ гоё асуулт болсон. За одоо дэлхийд ийм нэг тархины угаалт гэх юм уу? Дандаа иргэншил баг хүмүүсийг зодоод шүү дээ. Иргэншил бидний хамгийн чухал багаж, бидний хамгийн чухал баялаг, бидний хамгийн чухал хөгжил гэх мэт иргэншил баг цаваа мод болсон шүү дээ. Хүмүүсийг иргэншил. За иргэншил аж ахуйн арга тийм ээ. Хотод амьдардаг хүмүүсийг иргэн гэж нэрлэж байжээ. Европод цивилизацион цивил гэхээр. За одоо дэлхийн хоёр үзүүрт баруун тийш Ромын эзэнт гүрний нэг жишээ байна. Зүүн үзүүрт Хятадын эзэнт гүрний нэг жишээ байна. Иргэншил гэж магтаад. Гэхдээ иргэншил ганцхан нэг төрлийн аж ахуй тийм ээ, амьдралын арга. Иргэншилийн бас маш олон дутуу тал байна. Яагад гэвэл иргэншил нэг сургал биш, арга, амьдралын арга. За нүүдэлчний амьдрал бас амьдралын нэг арга. Одоо харин зарим залуус тэр иргэншил зарим давуу талдаа харин зарим муу талдаа гэдгийг ойлгож байна. Тэгээд бас зарим нь тэр хотын бараг шугамар тавьсан журмыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд одоо орчин үеийн нүүдэлчний аж ахуй гэж нэг ойлголт үүсч эхэлсэн. Тэр бол одоо ажлаа компьютераараа хийдэг. Нэг ноутбук юм уу, лаптоп хаан тавьбал танд ажиллаж болно. Тэгээд заавал суурин байх шаардлагагүй. Тэгээд одоо суурин биш нүүдэлчин орчин үеийн нүүдэлчин аж ахуй гэж нэг ойлголт
маш хүчтэй биш ч гэсэн дийлгэж байгаа. Дийлгэрч байгаа. За тийм хүмүүс ихэнх нь Монголыг сонирхож байна. Монголыг сонирхохоор монгол хэл сонирхож байна. Тэгээд зарим Монголын түүхийг сонирхдаг залуус байна. Тэд нар одоо их сургуульд түүх сонгоод дипломын ажлаараа Монголын түүх сонгоод, магистр юм уу доктораараа түүх, Монголын түүх сонгоод тэр шугамар монгол хэл сурдаг. Олон шалтгаан байгаа да. Таанч дэлхийн анхаарлыг татахгүй байна. За мэдээж сонирхдаг одоо Канад хүртэл сонирхдаг хүмүүс байна. Монголд ирээд монгол хэл сурдаг гэх мэт харин тоо цой юм шиг санагдаад би харамсаж байна. Та одоо олон жил ингээд монгол хэлдээ нөхөрлөж байна те. Одоо монгол хэл сураа та хэдэн жил болж байна? Энэ 22 дахь жил. Надад бас айгүй харамсалтай санагдаж байгаа нэг зүйл байгаа. Манай монголчууд энэ сайхан хэлээрээ үр хүүхдүүдээ ерөөсөө яриулахгүй байна. Бүгд одоо англи хэлний сургууль хүүхдүүдээ өгчөж байна те. Манад бас тийм. Тий. Гомшиг байна. Зарим багш нар надаас тусламж асуу. Манай сургуулийн энэ хүүхдүүд монгол хэл мэдэхгүй багшаа тааварчуулаад өгөөч гэж. Тэгээ би монгол хүүхдүүд тийм монгол аав ээж нь монгол хэл мэдэхгүй хүүхдүүд үнэхээр маш харамсалтай. Сая Солонгос ахтайгаа цагаан сарын үеэр Солонгос яваад ирээд монгол хүмүүстэй таарлахаараа би шууд монголоор ярихаар бүгдээр гайхаад. Та хоёр нь одоо энэ манай монголчуудаас одоо мэдээж англи хэл үл дэлхийн хэл тийм ээ. Гэхдээ одоо ингээ гадуур ингээд явж хахад хүүхдүүд монгол хэлээр биш энэ улсад бол бид монгол хэлээр ярьж яаж энэ улсын эзэн, энэ хэлний эзэн, соёлын эзэн байх ёстой шүү дээ тий. Тэгээ хүүхдүүд ингээд хүүхдүүдэд дагуулад ээж аав монгол хүүхдүүд харахад монгол хүүхдүүд тэрнээ бүгд монгол таны хэл сайн хэлдэг шигтчлэг монгол хэл мэдэхгүй хоорондоо англиар ч юм уу тий. За ямар нэгэн хятад ч юм уу туслах тий солонгос хэлээр гэж ярьж байгаа надад бол өстой үнэхээр харамсалтай санагддаг байхгүй юу? Яг бол хэл гэдэг зүйл бол устж үгүй болоход маш амархан та мэдж байгаа тий хэл судлалын хүн. Маш баялаг эрдэм байна. Маш чухал. Тэгээ энэ дээр та ер нь ямар үзэл бодолтой явж байна? Өөрөө одоо олон жил багш хийж байгаа тий. Тэр ер нь монголчууд ер нь энэ хүүхдүүдээ ер нь боловсруулаа яаж олгоосоо гэж бодож байна. За би одоо 10 орчим хэлээр ярина. За бүгд нь монгол хэл ямар байж жишээлбэл бүгд нь монгол хэлний төвшөнд биш. Ихэнх нь за магадгүй өдөр тутмын яриа хийх юм уу дэлгүүрд орохоор ундаа бичмэжэн авах хүрээнд ч юм уу. Гэхдээ 10 орчим хэлээр ярина. Би харин за миний хамгийн сайн мэддэг хэл бол турк хэл гэж хэлнэ. Эхлээд их хэлээ сайн сурахгүй бол бусад хэлийг бас сайн сурч чадахгүй. Эсвэл хэдийгээр сайн сурсан, сайн хэрэглэж байна гэд бодсон ч зарим зүйл дутуу үлддэг. Сүүлийн өндөр хүртэл би монгол хэлээ ашигламаар байна. Би яадгүй 2004 онд энэ анх ирэхдээ за жаахан гэмт хэрэг шиг өөрийгөө илчлээ. Энд ирэхдээ би хамгийн үлгэр жишээ оюутан би болно. Тэг өдөр болгон нөгөө даалгавраа хийгээд хичээлээд автаад монгол хэлийг хамгийн сайн би сурна гэж өөртөө зорилт тавьсан байсан. Энд ирсний дараа яг тэр төлөвлөж байгаа төвшөнд хичээлд авах гэж байхгүй тэр худлаа. Гэхдээ ямар ч юм монгол хэл сайн сурсан гэж бодож байна. Мэдээж манай гайхамшиг багш нар Баасан Бат ирээдүй Харун Жаргал Цэрэмпэл Бат Тулаг тэр миний анхны жилийн хичээлд орж байсан багш нар шүү дээ. Би тэд нар миний бодлоор монгол хэлний хамгийн сайн багш нар. Би тэд нараас сайн сурсан гэж бодож байна. Тэгээд сүүлийн өдөр хүртэл би үгүй болохоос өмнө монгол хэл үгүй болохгүй гэмээр байна. Тийм учраас монгол залуусаа за англи хэл хэрэгтэй байна. Би англи хэл за бас
одоо өнөөдөр яг сурталчилгааны хөтөлбөр болсон шүү дээ. Би өөрийгөө сурталчлах хэрэгтэй болсон. За би бүр 12 наснаас англи хэлтэй. Бид сая би тоолж байсан шүү дээ. Математик, физик гэх мэт хамаг хичээлээ англиар үзэж байсан. Би одоо 30 орчим эрдэм шинжилгээний хуралд англиар ороод илтгэл тавих юм уу, асуулт тавих юм уу, хэлэлцүүлэг хийх юм уу, тэр төвшөнд англи хэлтэй байна. Гэхдээ би эхлээд түрк хэл сурсан. Монгол хэлээр бас би одоо маш олон төрлийн эрдэм шинжилгээний хуралд ороод ямар ч гэсэн гутахгүй гэж өөрийгөө үзэж байна. Тийм учраас за англи хэл хэдийгээр хэрэгтэй гэсэн ч миний бодлоор чухал биш. Яг гэвэл тэр миний өмч биш. Нэгдүгээрт нь. За би монгол хүн ч биш. Та нар монгол хүн болохоор монгол хэлээ эхлээд овг дээдсийн өмч гэж үзээд хамгаалах, хадгалах, дараагийн үе залууст дамжуулахыг бодох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ эхлээд монгол хэлээ сайн сурвал англи хэлийг бас сайн сурна. Тэр асуудалгүй. Бүр багаасаа харин дандаа англиар яриад монгол хэл ойлгодоггүй балчир хүүхдүүдтэй би бас зарим газар таарлаад гайхаж байгаа шүү дээ. Юунд хэрэгтэй вэ? Юунд хэрэгтэй? За хэнийг ч буруу шаахгүй. Гэхдээ монгол хэл үнэхээр чухал байна. Ялангуяа монгол орн. Бас за ковидын дараа 21-22 онд манай байранд Брэндон Өвөгш за юу гэж нэг Америк залуу байсан. Нью-Йоркийн хар арсны Америк залуу манай найз. Тэр одоо гадуур тэр бас монголоор зүгээр ярих төвшин төрсөн байсан. Дийлгүүр мэйлгүүр заах гадаа явахдаа ерөөсөө асуудалгүй. Тэгээ зарим хүмүүст өгөхөд шууд англиар ярьж эхлэхээр нь бид одоо Монголд байгаа. Энэ монгол нутаг яагаад надтай англиар ярих гэж байгаа вэ? Яагаад монголоор ярихгүй вэ гэж тэр хүмүүсийг загнаж байсан шүү дээ. Энэ ямар жишээ, сайхан жишээ болсон уу? Брэндон зөв хэлж байна. Та нар өөрийнх нь нутагтаа эхлээд монголоор ярихыг хичээгээрэй. За мэддэггүй байвал бусад хэлээр түлхүүрлэж болно. Нэгдүгээрт нь хан монгол хэлээ бодох хэрэгтэй байна. За хоёлаа нууц тавчаар руу харах уу? Нөгөө монгол хэллөө эргээд орчлаа тий. За. Нууц тавчааг орчуулахын өмнө та тодорхой хэмжээний Чингис хааны тухай мэдчихсэн шүү дээ тий. Одоо тийм хаан гэдэг. Яг ингээд нууц тавчааг орчуулад дуусны дараа Чингис хааны тухай ямар бодлууд нь ер нь өөрчлөгдсөн бэ? За өөрчлөгдсөн гэмээргүй байгаа. Хаа магадгүй нэмэгдсэн. Би дэлхийн түүхэд хамгийн том хоёр хүнийг түүхийн хамгийн том баатар гэж үздэг. Тэдний нэг нь одоо зарлах хэрэггүй, нөгөө нэг нь Чингис хаан, андашгүй. Миний бодлоор. За хүн бүр өөр бодолтой байж магадгүй. Миний бодлоор дэлхийн түүхийн хоёр агуу хүн байдгийн нэг нь Чингис хаан. За нөгөөх нь өнөөдрийн хэрэг биш. Өнөөдрийн сэдвтэй холбоотой биш. Тэгээд нууц товчоог орчуулсны дараа миний санаа өөрчлөгдөөгүй нэмэгдсэн гэж хэлж болно. Монгол хэлний ямар үг хэллэгийг орчуулахгүйгээр яг тэр чигээр нь ер нь үлдээмээр санагдсан бай. Нууц товчонд. Одоо 20 шахуу жилийн дараа үнэхээр санахгүй байна. Тэр үеэр би ёстой үнэхээр тэр залуу хүний зоригоор би нэг орчуулна гэж дайраад амархан ч орчуулж чадаагүй багшаасаа олон тусламж авсан. Бараг 7 хоног болгоно нэг жагсаал гаргаад багшаа энэ үг ямар утгатай, энэ үг ямар утгатай, өнөг ямар утгатай. Та монгол дуу дуулах дуртай юу? Би метал хөгжим сонсдог учраас бусдад надад сонирхолтой биш. Энэ тухай ярих юм олон ярих юм байхгүй. Метал хөгжим дуртай юм уу та? Би олон жил тэр салбарт ажилласан. Гадаад намаа хийж байсан, концерт тоглолт зохион байгуулж байсан. Монголд ирэхээс өмнө өөрөө Истанбулд нэг rehearsal studio той байсан. Тэгээ энд ирэхээс өмнө тэрийгээ зараад мөнгөөр нь Монголд ирсэн. Кофе шоп ажиллуулж байсан, кофегаа зараад Монголд ирсэн. Монголд ирэхээс өмнө юу байвал бүгдийг зараад
мөнгийг аваад 2004 оны намар Монголд ирсэн. За Монголд ирэхдээ миний анхны зорилго монгол хэлийг сайн сураад санаанд нэг уран зохиолын ном бичих байсан. Тэгээд тэр ном бичиж 2006 оны 2 дугаар сараас эхлээд эцэстэн 23 оны хавар Nepco компаниас хэвлүүлээд гаргаж чадсан. Ямар зохиол байсан бэ? Цагаан чулууны домог гэж нэр өгсөн. Бас Баасан бат багштайгаа хамт бичээд. За одоо орчин үеийн Монголын уран зохиолын хамгийн төгөлдөр гайхамшиг бүтээл болоогүй мэдээж. Угаасаа тийм зорилготой биш байсан. Гэхдээ одоо 21-р зууны үед уран зохиолыг жоохон тийм аргаар бичих хэрэгтэй байхаа. Одоо орчин үеийн залуусын сонирхлыг татам тэднийг амархан унших хуудас уран зохиол роман болсон. Тэгээ бусад хэлэнд орчуулбал бусад хүмүүсийн сонирхлыг татах бас олон юм байна. Бүр ихнээс нь цагаан чулуу боторлоо гэж би гарчиг бодож байлаа. Анхны талын 2006 оны 100 хэвлүүлээд гаргаж чадсан. Тэгээд дараагийн хагасын 19 оноос эхлээд бичээд 23 онд хэвлүүлж чадсан. Хэвлүүлэхээс өмнө харин Баасан бат багш маань цагаан чулуу нийлсэн штэ яагаад боторлоо гэж гарчиг тавих вэ? Цагаан чулууны домог гэж нэр өгье гэсэн. Тэр бас зөв баха. Тэр зөв байна. Яагаад гэвэл жаахан 21-р зууны уран зохиолын маягт орсон домог болсон. Та одоо англи хэлээр ярьдаг, герман хэл сурсан, дээрэс нь монгол хэл сурсан, дээрэс нь өөрийн төрлөх хэл турк хэлээрээ ярьдаг. За хэл шинжлэлийн ухааны докторант турк улсад ямар мэргэжлэр ер нь сургууль төгссөн бай? Электроник инженерийн мэргэжлэр. Гэхдээ би тооны хүн биш байна. Манай сургууль тийм байсан. Манай сургууль нийгмийн ухааны салбар байгаагүй. Тийм учраас тийм сонголт дээр үед байж манайхаас нөгөө нэг 10-аад жилийн өмнөх төгсөгчд хэлж байлаа. Тэр үеэр тийм юм байж. Миний сурч байсан үеэр харин манай сургууль инженерийн боловсролын системд шилжээд сонголт ховор байна. Эсвэл хөдөлгүүрийн инженер, эсвэл хүчтэлийн инженер, эсвэл электронны инженер, эсвэл холбоо мэдээллийн инженер, эсвэл усан онгоц удирдах инженер болох сонголт байсан. Тэгээд би хүчтэлийн инженер боллоо. Тэгээ одоо энэ олон хэлтэй хүн тийм ээ. Тэгээд суур мэргэжлэн инженер хүн дэлхийн танд олон хөгжилтэй сайхан улсын үе таалга нээлттэй байгаа шүү дээ тий. Тэгэд Монгол гэдэг энэ улсад ирэх эцсийн зорилго, туйлын зорилго нь юу юм бэ? Та ягаад одоо Монголд 22 жилийнхэн амьдралыг энэ улстай холбоод анхны зорилго тэр номоо бичих зорилго байсан. 23 онд тэр зорилго биелсэн. Тэгээд би одоо нэг Монгол ахтай байна. Тэр ахтайгаа хамт ажил хийгээд Монголд олон жил ахтай туслаад ахтай түшиг болоод ахтайгаа хамт гоё ажил бүтээл гаргаад би Монголд ер нь амьдармаар байна. Таслалтгүй биш. Одоо сая хэлсэн штэ. Цагаан сарын үеэр ах бид хоёр Солонгос явж байлаа. За заримдаа хан турк хүн үү тий? Монгол. Монгол хүн үү? Би ганцхан Монгол ахтай. За тэр ах миний хувьд маш чухал хүн байна. Яагаад та хоёр ах トゥ хоёруулсан юм? Монгол хүнтэй тий? Ахаасаа болсоо надаас болоогүй. Гів гинтхэн болсон. Түүх ярьж болох уу? Гү тусгай нэг шалтгаан байхгүй. Би за одоо Турк бас Азийн нэг орн. Азийн орнуудад дандаа ах эгч энтер гэж нийгмийн давхаргууд байдаг штэ. Туркид бас яг гэж хэлэх. Одоо Туркид амьдарсан, Туркид сурсан, Туркилтэй маш олон монгол хүн байна. Миний хэлсэн юмыг ойлгон Туркид бас дандаа аби, абла, амжа, тейзе
гэх мэт ийм ахмадуудын давхаргууд байна. Би харин бараг 4 настайдаа бичиг дуурсан. Ном уншиж эхэлсэн. Тэгээд аав намайг унших сонирхолтой гэж бод нэвтэрхий тол аваад гэрт авч ирж байсан. Тэгээд би бүр 5-6 наснаас эхлээд тэрвэр харин нэвтэрхий тол гэдгийг Туркид бэлтгэсэн байхгүй. Ихэнх нь Францад бэлтгэсэн Ларус гэх мэтийн нэвтэрхий тол шүү дээ. Тэгээд тэднийг шууд Франц хэлнээс Турк руу орчуулад Туркид хэвлэлсэн байна. Би тэднийг уншаад өссөн учраас ихэнхдээ Европын соёлоор өссөн. Тийм учраас надад тийм ах X-Mex гэж тийм ойлголт нэлээд хийсвэр. Тэгээд харин энэ хүнтэй танилцахаараа андураагүй бол төгс төгөлдөр маш сайхан хүн байна. Тэгээ би төлөвлөгөөч хийгээгүй. Өөрөө юм бодоогүй. Гэв нэгэн би өөрийгөө түүнд ах гэж хандаж байхдаа уулсан. Өөр юм байхгүй. Тийм сонирхолтой түүх байхгүй. Зүгээр ах гэж хандаж эхэлсэн. Одоо хүртэл тийм байна. Хэдэн жил нөхөрлж байгаа одоо? 3 гаруй. Уул нь бид хоёр бараг 22 жилийн турш хөрш шүү дээ. Гэхдээ 3 жилийн өмнө анх удаа нэрсээ асуугаад би түүнд нэрээ цагаан чулууны домог сайхан хэвлэлээс гарсан байсан. Тэгээд би түүнтэй таарлахаараа танд номоо бэлгэлмээр байна гэхээр тэр миний нэрийг би түүний нэрийг мэдэж авлаа. Монгол эрэгтэй одоо ах гэж аж танаас одоо ах хүн байх шиг байна тий. Эрэгтэй хүмүүстэй нөхөрлөгийн сайхан давуу тал нь ер нь та юу вэ? Юу гэж бодож байна? Монгол эрчүүдийн давуу тал. За саяхан хэлсэн шигээ би өсөхдөө ерөөсөө тийм нийгмийн давхаргыг боддоггүй байсан. Надад одоо жишээлбэл Туркид бас тийм байна. Надаас залуу найзууд ч байна, надаас ахмад найзууд ч байна. Би хүн болгонтой хэмжээ хязгаар алдахгүй найзалж чадна. Хэрвээ одоо дэлхийн өнө боддыг ярих чинь ухаантай. Тэгээд боловсролтой хүн байвал насан хамаагүй байхаа. За мэдээж ахмад хүмүүстэй за энэ тухай судалгаа бас байгаа биз дээ тийм ээ. Ахмад хүмүүстэй цагаа өнгөрөөдөг залуус арай идэр зантай байдаг гэх юм уу. Мэдээж тэдний туршлага чухал. Тэгээд гайгүй баха. Би ер нь залуу найзнаар бас байна. Туркид ч байна, энд ч байна. Сая хэлж байсан брэнд нь надаас насаараа 25 дүү юм уу? Бас найз миний бодлоор. Монгол эрэгтэй хүнтэй найзлахын давуу тал юу нь юу вэ? Хүн бүр өөр зантай шүү дээ. Хүн бүр өөр давуу тал нь. Миний ах бас Монгол улсын их сургуулийн философийн танхимыг төгссөн 82 онд. Тэгээд миний бодлоор за би түүний бодол болгоныг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Гэхдээ түүний одоо дэлхийг үзэх арга нь надад маш зөв санагдаж байгаа. Бид түүнтэй хамт байхдаа соёл урлагийн тухай ярина, эдийн засгийн тухай ярина, бизнесийн тухай ярина, соёлын тухай ярина, нийгмийн асуудлуудын тухай ярина. Тэгээд түүний 82 онд их сургууль төгссөн гэхээр тэр бас амьдралын нэлээд удаан туршлагатай тийм ээ. Надаас илүү туршлагатай. Тэгээд ганцхан Монгол биш, дэлхийн олон орноор явсан, 8 бизнес хийсэн. Бас маш ухаантай хүн байна миний ах. За ахыга магтаамаар байна. Харин түүнийг магтахад хөрхөөж үг олоход надад төвөгтэй байна. Тэгээд харин магтахаар хүмүүс одоо энэ тэнэг одоо ахыгаа магтаад яах гэж юм бэ гэх юм уу гэж бас эмээгээд иймэрхүү өндөрлөе. За миний зорилго Монголд ирэхээс өмнө тэр уран зохиол номоо бичих байсан. Тэр номоо бичиж чадсандаа үнэхээр маш их баяртай байна. Одоогоос хойш одоо миний докторийн ажил Манчилтэй холбоотой. Манчилаа бас жаахан сайжруулмаар байна. 2012 оны намар
Шинжангийн угуул содод багшийн дээд сургуульд би нэг хөтөлбөрт ороод ярианы хэл бас сурсан. Ярианы хэл мэддэг хүн маш ховор байгаа. Тэрийг дэвшлүүлмээр байна. Гэхдээ одоогоос хойш миний зорилго ерөнхийдөө ахтайгаа хамт Монголд ажил хийгээд ахтаа туслаад ахынхаа тав тухыг хангамаар байна. Тэрнээс гадна ах маань Америкаар аялаад үзэх сонирхолтой. Залуудаа гэхээр 10-аад жилийн өмнө Европоор аялсан, дахиад нэг удаа Европоор аялах санаатай. Тэгээ би бас ахтайгаа хамт яваад ах маань орос хэлтэй харин англи хэл мэддэггүй. Америкаар Европоор аялъя гэвэл англи хэл мэдэх хэрэгтэй. Би ахтаа туслаад, тэр надад туслаад хоёулаа аялах мөрөөдөл байгаа. Төлөвлөгөөний төвшөнд арай хүрээгүй. Одоогоор бид хоёулаа ч мөрөөдөж байгаа аялаад үзнэ гэж. Тэгээд Япон улсыг үзмээр байна. Ах түрүү 1-2 удаа очсон түүхтэй. Амархан хоёулаа очно гэж байгаа. Тэгээд одоогоос хойш за би миний анх бичсэн зохиол энэ Монгол бичсэн цагаан чулууны думаг болсон. Тэгээд 2008 оны намар Түркэд очсны дараа 12 оноос эхлээд түрк хэлээр бас би ном бичээд нийтлүүлж эхэлсэн. Тэдний гол сэдв нь ихэнхдээ Монголтой холбоотой. За ганцхан Монгол биш, Монголын гадаа бас би Монголыг сурталчлахыг хичээн. Та монгол хэл дээр цагаан чулууны домог гэдэг ном бичсэн гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр ном яг юуны тухай гардаг вэ? Юуны тухай вэ? Ерөнхий утга нь тэгээд одоо тэр номыг магадгүй хүмүүс худалдаж авъя гэвэл хаагур борлуулагдаж байгаа вэ? Ер нь яг юуны тухай гардаг ном юм бэ? Турк хүн ер нь монгол хэл дээр ямар ном биччихв гэдэг хүмүүст их сонирхолтой санагдах байна. За нэрийг хэлэх хэрэгтэй юу? Монголын чухал номын сүлжээ дэлгүүрүүдээс олддог дууссан байвал хилээд компаниас нийлүүлье. Тэгээд гол сэдв нь юу вэ гэхээр гол сэдв нь бас хийсвэр үнэхээр домог шинжтэй. Гэхдээ ерөнхийдөө нэг Монгол яг тэдний нэр Монгол биш харин Монгол нутгийн түүхэн дээр суурилсан нүүдэлчин амьдралтай Монгол бидний мэдсэн монгол хэлтэй нэг арт түмэн. Тэр арт түмний нутагт олон 100 жилийн өмнө бүх юм баян, бүх юм элбэг байжээ. Тэр баялагын үүсвэр харин нэг цагаан чулуу. Кремлийн ордны нөгөө дом шиг гэх юм уу тийм бүтэцтэй нэг цагаан чулуу гадна талдаа тусгай хамгаалалтаа. Тэгээд харин хорт хүмүүс гадаадаас ороод энэ нутгийн баялаг энэ чулуунаас үүсэлтэй гэдгийг мэдсэний дараа хүмүүсийг хуураад гэх юм уу. Одоо энэ чулуу энд байвал энэ баялаг ганцхан энд үлдэн энийг бутлаад тараавал энэ баялаг бас танаа нутагтаа яа тараадна гэд хуураад зарим нь тэдэнд итгээд зарим нь энэ хүмүүс бидний дайсан гэж ойлгоод харин эцэст нь үнэхээр тэр чулууг хуваагаад тарааж байгаа. Тарааснаас болоод тэр баялаг элбэг байдал бүгд нь алга болоод за ядуу биш ч гэсэн тэр эрдний жаргал алга болсон арилсан нэг орн үлдсэн байна. Тэгээ хэдэн жилийн дараа аав ээжийн түүх хачин нэг банд энэ түүхийг сонирхоод араас нь яваад тэр чулууны хэсгүүдийг олоод нийлүүлэх хүмүүс тослох гэж явж байгаа. Тийм нэг домог. Үнэхээр энэ домог. Та 22 жилийн өмнө Монгол улсад иржсэн те. Тэгэхээр тухайн 22 жилийн өмнөх Монгол улсын нийгмийн хөгжил, монголчуудын амьдрал, за өнөөдрийн монголчуудын нийгмийн хөгжил, монголчуудын амьдрал, монгол хүмүүсийн майнд те үзэл бодол юу яаж хөгжүүлсэн, өөрчлөгдсөн. Сайн тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Гэхдээ миний бодлоор маш хурдан ерөнхийдөө маш сайн хөгжсөн. Маш сайн дээшилсэн. За ийм нэг түүх байна. Ийм
ийм байдлууд ямар ч ард түмний дэлхийн үзүүл дээр амдшгүй нөлөөтэй тийм ээ. За Цингманж улсын үеэр 200 жил юм уу Монгол дэлхийгээс тусгаарлагдсан. За зөвлөлтийн үеэр бас 100 шахуу жил. Нийтдээ 300 орчим жил Монгол дэлхийгээс тусгаарлагдсан байдалтай байж байна. Тэгээ бас угаасаа дэлхийн тэр хөдөлгөөнтэй хэсгүүдээс бас хол. Одоо Европын хаач гэвэл хөдөлгөөн нэгтэй байна. За Өмнөд Аз гэвэл тийм байна. Эсвэл нэг торгоны зам дагуу бас хөдөлгөөн нэгтэй байна, жаахан хөгжилтэй байна. Монголд энэ бүгдээс нь хол. Угаасаа төлөхийн тусгаарлагдсан шиг газар байна. Хамгийн ойрхон ганцхан хятад байгаа, тийм ээ. За миний анх ирсэн үед монголчууд ерөнхийдөө одоо бас энэний нөлөө явсаар байгаа. Гэхдээ тэр 20 жилийн өмнөх шиг хүчтэй биш. Манай Монгол гадаад гэж маш бодит ялгсан хоёр ойлголт байсан. За энэ нэг талаасаа хэрэгтэй. Одоо 3 сая гаруй хүн амтай ард түмэн өөрийн юу гэдэг үлээ тэрийг актив динамикууд гэх юм уу. Эдгээрийг хамгаалахаар одоо манай монголчууд ийм зантай, ийм ёстой гэж өөрийгөө хамгаалах рефлекс тийм ээ. Энэ одоо тэр ойлгомжтой бол нэг талаасаа сайн байна. Гэхдээ за хүн төрөлтөн бол хүн төрөлтөн шүү дээ. Ямар хэлээр ярьсан ч, ямар соёлоор амьдарсан ч хүн гэдэг нь хүн байна. 20 жилийн өмнө энэ ялгаа маш хатуу байсан. Гадаад хүн гадаад. Одоо тийм хатуу биш. Яагаад гэвэл одоо орчин үеийн залуус бас за интернет гэж нэг юм байна тийм ээ. Өдөр болгон интернет ашигладаг, бүгдээрээ гадаад хэл суудаг, гадаадын кино, хөгжим сонирхдаг. Тийм учраас одоогийн байдлаар Монгол 20 жилийн өмнөх шиг дэлхийгээс хол биш. Дэлхийтэй нэлээд миний ойлгож байгаагаар сайн аргаар холбогдсон, интегрейт тийм ээ, холбогдсон Монгол байгаа. Би ерөнхийдөө эерэг санамж илүү байна. Сөрөг санамж Монголд маш ховор 1-2 гэмээр маш ховор байгаа. Яагаад гэвэл миний аз байж магадгүй Монголд ирсний дараа миний танилцсан хүмүүс, айлууд бүгд сайн хүмүүс, надад найз болсон. Надад ихэнх нь намайг баг гэр бүл шиг хүлээж авсан, надад тусалсан. Би тэдэнд өртөө байна. Тэдэнд өөрөө мөнгөөр ч төлж чадахгүй, үлээрээ ч төлж чадахгүй. Гэхдээ ямар ч юм би бас тэдний сайн найз болоод магадгүй өөрөө буцаад чадна гэж найдаж байна. Та Турк улсын иргэн байгаа. Монгол улсын иргэн болж иргэншлээ солих хүсэлтэй нэгсэн шүү дээ нэрээ. Тийм байна. Улс төрчдөө. Монголын иргэн болохоор асуудал юунд байна вэ? За нэгдүгээрт нь 5 жил таслалтгүй Монголд амьдарсан байх шаардлагатай. Миний уул нь 19 онд энд ирээд ковидын үеэр 1 жил Турк явсан учраас тэр 5 жил тасарсан. Одоо 2021 оны намар ирснээс хойш 5 жил ирэх намар болно. Тэгээ ирэх намраас хойш би магадгүй хүсэлтээ гаргаж болно. Гадаад улсын иргэн одоо Монгол улсын иргэн болохыг бол ямар нейтрал бичгээр төлдөг юм бэ? Би одоогоор бүгдийг мэдэхгүй байна. Гэхдээ нэгдүгээр шаардлага нь 5 жил Монголд амьдарсан байх ёстой. Тэр 5 жилаараа бүрдээгүй болохоор би ч ярахгүй. Одоо хийх юм байхгүй юм чинь. За, Монгол Турк одоо хоёр улсын соёлд хамгийн төстэй нэг том зүйл нь юу вэ? Монгол Турк соёл. За, энэ хоёрын хооронд Казахстан, Кыргызстан, Туркменстан, Өзбекстан, Азербайджан гэх мэт маш олон орнд байна, тийм ээ. Энэ бүгдийн дотор нэгнийгэнтэй хамгийн төстэй Турк Монгол хоёр. Туркээс ирсэн хүмүүс бүгд энд ирэхээр энэ монголчууд бидэнд илүү төстэй гэж байна. Яагаад гэвэл ийм ойлголт байгаа. Одоо жишээлбэл Азербайджан манай Туркийн зүүн хэсгийн аялгуудаа маш төстэй хэлээр ярьдаг. Тэгээ би тэднийг асуудалгүй ойлгоно.
Тэгээд Туркменистан, Узбекистан гэх мэт тэдний хэл бас бидэнтэй ойрхон. Тийм учраас манайхан одоо тэдний нутагт очихороо бидэнтэй ойрхон соёлтой хүмүүстэй тааралдан гэж гордоод. Тийм биш. Бидэнд хамгийн ойрхон Монголд байгаа. Энэ маш олон учиртай байж магадгүй харин би 2008 онд энэ манай нэг турк одоо бид хоёр найз гэмээр манай нэг турк найз байсан. Энд ирэхээс өмнө 7 жил Казан хотод ажилласан, амьдарсан, их сургууль хичээл зааж байж. Тэгээд тийм учраас татар хэл маш сайн сурсан хүн байна. Монголд ирээд 2 жил юм уу 3 жил Монголд ажилласан. Тэгээд нөгөө Татарстаны дараа Монгол түүнд үнэхээр жаахан өөр санагдаж байлаа. Тэгээ эндээс Казахстанд томилогдсон. Анх томилогдсон үеэр би түүнтэй Стамбулд санаандгүй тааралцсан. Тэгээд Казахстан томилогдсондоо маш их баяртай байлаа. Ямар ч сэн тэдний хэлийг би ойлгоно, ярьж чадна. Яг гэвэл казак хэл, татар хэл нэлээд төстэй. Тэгээд бас шашныг бас тэрнийг шалтгаан гэж үзэж байлаа. Одоо тэгээд манай казак ах дүүс би тэдэнтэй илүү амархан ойлголцсон гэж бодож байсан. Тэгээд тэр өдөр би түүнд ингэж бидгий бод. Монголчууд бидэнд илүү төстэй. За хэл нь өөр, харин одоо хүний соёл гэх юм уу, хүний зан заншил гэх юм уу, монголчууд бидэнд илүү төстэй гэж байсан. Тэр үгүй гэд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ 6 сарын дараа юм уу, амралтаараа Түркэд ирсэн. Бас санаандгүй, бас төрөөний газар хоёулаа дахиад тааралцсан. Энэ удаа харин миний хажууд багшийн хүү бэлэг сайхан байсан. Бэлэг сайхан тэр үеэр Стамбулын их сургуульд сурч байлаа. Тэгээд хэдүүлээ суугаад цай ууж, бэлуу идэх зур. Тэр надад энийг хэлэх хэрэггүй үстэй түүний сэтгэлтэй холбоотой. Левэнтэй чиний зөв байжээ монголчууд бидэнд үнэхээр илүү төстэй гэхээр багшийн хүү ингэж байсныг санаж байна. Энэ одоо уралдаан биш, тэмцээн биш. Миний бодлоор тийм байна. Манай Турк эрдэмтэд бас Монголд ирээд монгол хүмүүсийн одоо таарлцсан байдалд хандах хандлагыг харахаараа ч юм уу. Энэ хүмүүс бидэнд илүү төстэй байна гэж байна. Одоо бүх соёл тий. Ер нь Турктай маш төстэй гэж хэлж штэ тий. Тийм гэж байна. Харин хамгийн их ялгаатай зүйл нь юу вэ? Турк Монгол хоёрын ялгаатай. Нэг нь Турк, нөгөөх нь Монгол. Одоо Туркэд сурсан монгол залуус ихэнх нь намайг сайн таньдаг. Нэгдүгээрт нь нөгөө нууц товч уурчулсантай холбоотой байхаа. Тэгээд одоо Туркэд бас ийм нэг байлдаан байна. Монголчууд турк юм уу үгүй юм уу гэж. Тэгэхээр одоо хүмүүс миний ямар тайлбар өгөхийг сонирхдаг штэ. Би тэгэхээр тэнд энэ хүмүүс монгол учраас монгол гэж нэрлсэн, турк биш гэж бишгээр монгол залуус бүгдээрээ лайтар. Хамгийн том ялгаа тэр байна. Нэг нь турк, нөгөө хүн монгол байна. Ерөөс нэрний л ялгаа байгаа шүү дээ тий. Тийм баха. За хүмүүс надаас асууж байсан чи Монголд очиод одоо тэнд дуртай бололтой юм чинь нааш ирэхгүй байна. Тэгээ Монголд яаж амьдарч байгаа вэ? Хэл яаж сурсан бэ гэж би тэдэнд хэлж байна. Би дэлхийн ямар ч орнд очсон ч хамаагүй 6 сарын турш тэдний хэлийг сурна. Тэгээд тэдний нутагт асуудалгүй амьдрна. Энэ одоо сүүлийн үеийн зарим байдлыг үзэхээр орон болгонд үнэн биш байж магадгүй гэж бас бодож ихэлсэн. Чингис хааныг ер нь туркчууд хэрхэн яаж ойлгох юм бэ? Туркэд одоо 2 төрлийн хүн байна. Энэ үнтэй холбоотой. Ялангуяа сүүлийн 10 жилийн турш энэ ялгаа бүр ширүүдж эхэлсэн. Одоо нэг тал нь хамгийн юмыг шашны аргаар тайлбарлах сонирхолтой байгаа болохоор тэдний бодлоор Чингис хаан гэдэг нэр тэнцхэн чөтгөр. Огт дургүй шүү дээ. Харин тэдний үзлийг баримталдаггүй хүмүүсийн хувьд үзвэл Чингис хаан юм уу нөгөө түүхийн Монголын эзэнт гүрэн гэдэг нь хорогдох, хамгаалагдах газар гэх юм уу. Тийм учраас тэд ихэнхдээ хүүхдүүдээ ил хаан өгөөдөө
Сөбөд Чингис гэж нэрээр нэрлэх дуртай. Тэгээд Түркэд одоо ийм хоёр эсрэг тал байгаа гэж ойлгож байна. Шашнаас болж байна тий. Шалтгаан нь тэр байна. Монголчуудын зан чанарыг одоо та олон монгол найз нөхдөд заримтай нь бурахтуу гэж тий. Харин зан чанарын ер нь 3 үгээр тайлбарлавал нийт монголчуудын зан чанарыг. Найрамсаг. Найрамсаг. Нэг үг болсон. Үгийн баялаг ажил. Найрамсаг. Найрамсагч одоо Монгол ямар үг лээ? Найрамсаг. За ийм учиртай байна. Одоо ялангуяа хөдөө. Тийм ээ. Хөдөө явахдаа найрсаг биш үү? Найрсаг. Би танаас болоод найрамсаг гэдэг үг хайхаад. Энэ одоо яг Helmut Kohlen Entschuldigung Deutschland зураг шиг боллоо. Найрсаг. Найрсаг. За юу вэ гэхээр одоо жишээлбэл ялангуяа хөдөө нутагт Түркэд бас тийм юм байна. Одоо хотын хүмүүс жаахан гажиг. Харин Түркийн хөдөө яваад ямар нэгэн айлын хаалгыг тогшвол ерөөсөө яв гэхгүй. За яасан хин бэ? Юу хэрэгтэй вэ? За би одоо жишээлбэл би зам явж байна. Тэгээд надад ийм юм хэрэгтэй. Надад заа гэхээр зааж явуулахгүй. За чи хоолц газраас ирсэн бол тосоо. Юу идэх вэ? Юу уух вэ гэж. Манай өвөө тийм хүн байсан. Би тийм хүний гэрт өссөн учраас би одоо хүнтэй хоолоо хуваалцахгүй санаа амрахгүй. Өвөөгийн гэрийн хажуугаар яваад усын нуухгүй, хоолыг нэдэхгүй байвал чи надад дайсан юм уу гэж асууж байлаа. Манай өвөө тийм хүн байсан. Монгол ард түмэн бас ерөнхийдөө тийм байна. Одоо ямар нэгэн монгол айлд орвол шууд ширээ тавиад ч юм уу. Хаалгандаар цайлдаг. Цай шууд цай өгөн тийм ээ. Одоо хин нэгэн монгол айлд орвол хамаагүй хотод бас тийм байна. Оронгуудаа шууд цай тийм ээ. Тэгээд цай өгсөний дараа юу идэх вэ тийм ээ. Нөгөө нарийн боорцог ч юм уу тийм ээ. Авчраад юу идэх вэ гэж асуун. Шөл байна, хоол байна гэж. За тэгвэл бас өгөөж гэж ойлгож байна тийм ээ. Идүүлэх дуртай. Өгөөжтэй. Найрсаг. Найрсаг, өгөөж, гурав дахь нь зөрүүд. Болсон уу? Гурван үг. Хинч гомдохгүй биз дээ. Зөрүүд. Тийм ээ би бас спонсор зөрүүд юм байна яах юм бэ? Би бас жаахан зөрүүд. Энэ чинь муу чанар биш. Би өөрийгөө би ерөөсөө тоохгүй би чөлөөтэй гэж хэлэхгүй. Миний бас зөрүүд зан чанар байгаа. Энэ муу биш. Хэтэрвэл бүх юм муу. Хэтрүүлэхгүй бол зүгээр байна. Би бас зөрүүд байна. Битгий гомдороо. Монголд амьдарч байхдаа одоо энэ бүх хугацаанд хамгийн сонин санагдсан зүйл чи юу байсан бэ? Одоо Монгол хүмүүсийн зан арын шин эсвэл Монголын соёл, амьдралын хэв, хотын одоо соёл ч юм уу. Хамгийн хачин. Тий хачин гэсэн юм уу? Сонин санагдсан. Сонин. Та их гайхажсэн тий. Сонин. Миний хамгийн их гайхдаг нь энэ байна. За би олон гэх юм уу? Зарим бөө хүмүүсийг тань. Тэд бас намайг баг найз шигээ хүлээж авсан. Тэдэнд би баярлаж байна. Ойрдоо тэдний нэгээс хотод байгаа учраас би хаяа түүнтэй уулзсан. Ойрдоо би түүнээс асуусан. Нодны 100 Түркээс 31 хүн ирээд аялаад одоо тэдэнд бөөм өргөл сонирхолтой санагддаг шүү дээ. Одоо Түркэд баг өдөр болгоно бөөм өргөлтэй тааралдах хязгаарч байхгүй. Тэгээ энд ирэхээр ихэнх нь бөөм өргөл бас үзэх сонирхолтой. Тэгээ бөө юу хийдэг, яаж хийдэг, тийм ээ. Тэгээд би тэр хүнтэй яриад тэднийг явахаас өмнө тэдний нэг өдөр угаасаа өөрөө үдэш гэх юм уу. Мөргөл байсан. Тэр нь дамжаад за тэднийг баг нэгээр нь дуудаад асуух юм байна уу? Асуугаад анх дуудсан хүн маш сонирхолтой. Тэр баг магадгүй итгэхгүй байсан да. Ирээд суугаад тэгээд бөө ярахаараа энэ хүн Түркээс энд ирэхээс өмнө нэг эмэгтэй хүнтэй муудалцсан байна гэсэн. Тэгээд тэр нөхөр царайн гів гинтхэн шохоо төрсөн шиг цав цагаан болсон шүү дээ.
Тэгээд би харин итгэхгүй юм уу, үгүй гэх юм уу гэж яахан эмээж байлаа. Тэгээд тэр гів гинтхэн гахаад яаж мэдсэн бэ гэсэн. Үнэхээр энд ирэхээс өмнө эхнэрээсээ салсан хүн байж. Тэгээд түүнийг тэгэж хандахаар нь ард талын хүмүүс бүгд сонирхоод би очие гэж дараад эхэлсэн. Тэгээд би ийм олон бөө хүн тань би тэднээс асуун. За надад хэлэх юм юу байгаа вэ гэж Зүг-зүгээр гэж хэний ч амьдрал байхгүй үстэй. Миний амьдрал бас зүг-зүгээр биш. Зөндөө асуудал байна. Зөндөө миний шийдэж чадахгүй асуудал байна. Тэгээ би тэднээс лавлаад надад ерөөсөө А юм уу, Б юм уу юу чи зүг-зүгээр. Чи санаа зовох хэрэггүй. Зүг-зүгээр гэхээр нь би заримдаа ууралж байгаа шүү дээ. Надад яагаад бус хүмүүст хэлдэг шигээ тодорхой бодит юм хэлэхгүй байлаа. Ийм юм байна. Чи энэ өнд анхаармаагүй. Тэдний багш инх туяа удган шүү дээ. Миний найзын ихнэр. Тэр ч гэсэн миний дүү зүг-зүгээр чи санаа зовох хэрэггүй. Зүг-зүгээр гэхээр яагаад вэ? Надад яагаад бодчих юм хэлэхгүй вэ гэж. Миний бодлоор хамгийн хачин тэр шүү дээ. Надад яагаад юм хэлэхгүй байгаа вэ? Надад бас би маш том нэг асуудалд орсон. Надад бас арга заах үнэхээр мэддэг хүн хэрэгтэй шүү дээ. Тоглоом биш. Монголд ирснээс хойш Монгол хэлээр миний нэг 4-5 орчим шүлэг гарсан. Орон зохиол сонин гэж байсан юм уу дээр үт юм. Тэнд бас миний 1-2 шүлэг гарсан. Хэдэн онд вэ? 2005 юм уу 6 юм уу? Одоо санджайвал сонинд гарсан шүлгээс амжиж байгаа ч. Үгүй. Би шүлэг бичдэг цээжилж чаддаггүй. Тэгээд бас тэр үеэр би миний монгол хэлээр бичсэн 3 шүлгийг Дэлхийн Яруу найргийн алманак гэж тэдний найруулагч Мүйсийн багш Хадаа багш байсан. Хадаа багш миний 3 шүлгийг жил болгон нэгийг сонгож аваад энэ жил чиний шүлгийг. Гэхдээ Яруу найргийн алманак гэдэг Дэлхийн Яруу найргийн алманак гэдгийг англиар гардаг шүү дээ. Тийм учраас англиар орчуулад англи хэлний хөвн гарсан. Би гэхдээ тэдгээрийг монголоор бичсэн байсан. Одоо хүмүүс надад унш гэвэл би цээжилж чадахгүй зүгээр бичсэн. Бүгдээрээ цаасан дээр байгаа. Уншмаар байвал би өгье. Монголын зохиолчтой цээжлэхэд муу байна. Үнэхээр. Ийм жишээ өгье. Одоо найзууд чи олон хэл сурсан. Яаж үг цээжилж байгаа вэ гэж асуудаг. Яагаад гэвэл ихэнх хүн одоо хэл сурах гэдгийг үг цээжлэхтэй тэнцүү гэж үздэг шүү дээ. Би тэрэнд шууд хэлнэ. Би үг цээжлэхэд муу. Би ерөөсөө үг цээжилдэггүй. Тэгэхээр ийм олон хэлийг яаж сурсан бэ гэхээр давтаад. Цээжлэхэд би юмхээр маш муу. Үг цээжилвэл маргааш нь биш, өнөөшөө нь мартна. Гэхдээ тэр сурсан үг юм уу бүтцийг хэрэглээд давтаад дараа мартахгүй болно. Та шүлэг бичдэг хүн юм чинь Монголын зохиолчдын дөрвөн мөрт чамаагүй санаж байгаа шүлэг байвал нэг дөрвөн мөрт хэлээч. Хамгийн ойрхон. Явуу хүн гуан Монголын намар шүлгийг 2008 он байсан уу? Түрк хэлээр орчуулсан. Түркэд миний орчуулгаар нийтлэгдсэн. Унш гэвэл нэг мөрч санахгүй байна. Монголд шүлэг нэг мөрч санахгүй байна. Түрк шүлэг ч би санахгүй байна. Би цээжлэхэд муу байна. Монгол хэл сурах байгаа гадаад хүмүүст ер нь яг ямар оновчтой зөвлөгөө өгөх вэ? Гадаад оюутны байранд сууж байгаад монгол хэл сурах гэж байхгүй. Монголын нийгэмд ороод монгол найз наатайгаа өдрөө өнгөрөөхгүй бол монгол хэл сурах гэж байхгүй. Онлоор сурах гэж байхгүй. Хэл гэдэг чинь амьд амьтан шүү дээ. Пластик гэж хэлдэг тийм. Тухайн ард түмэнтэй хамт хэрэглэвэл тэр хэлийг сурна, тогтоно. Тэгээд өөрийгөө тусгаарлаад ном дээр давтаад хэл сурах гэж аль хэлэнд ч энэ хүчинтэй биш байна. Заавал Монголд ирэх хэрэгтэй. Холоос монгол хэл сурах гэж байхгүй. Энд ирээд хамгийн сайн нь за жишээлбэл 2005 оны 100 би Увс аймгийн Тариалан сумд очоод 10 жилийн сургуулийн захирлын хашаанд нэг монгол гэр түрээслээд нэг сараа тэнд өнгөрөөсөн.
Энэ бас нэг арга. Заавал ийм байх албагүй, заавал увс тариалан байх албагүй. Монгол нутаг том байна. Монгол хүмүүстэй хамт өдрөө өнгөрөөхгүй тийм монгол хэл сурах гэж байхгүй. Та олон хэлээр ярьдаг гэж байгаа. Энэ дундаас хамгийн хэцүү хэл нь юу ямар хэл байсан бэ? Хэцүү. Герман. Би Монголд ирсний дараа герман хэлээ бүр мартсан шүү дээ. Энд ирэхээс нэг 3 сарын өмнө билүү. Миний нөгөө маш сайн найзын нэг фин эхнэртэй. Тэгээд намайг энд ирэхээс өмнө 1 жил тэр Финландд амьдарч байлаа. Тэгэхээр өхөн нь төрхөөр амралт хараа гэр бүлээрээ тэд ирсэн байсан. Тэгээд нэг өөрөө ээж нь намайг дуудаад би тэдэнтэй хамт хоол хийж хэдүүлээ хоол идээд эхнэр нь герман швед хэлний багш юм байна. Тэгэхээр тэр надад хэлж байсан манай эхнэр герман хэлээр швед хэлээрж маш сайн одоо өөрөө хичээл заахгүй ч хичээл заадаг найз нар нь бүгд түүнээс л авалдаг гэж. Тэгээд би мах шараад тэр салат хийх зур би түүнд хэлсэн Хасан чиний тухай ингэж хэлсэн. Би харин 4 жил герман хэл сурсан ч өнөөдөр хүртэл дадлаг хийж чадаагүй жаахан германаар ярих уу гэхээр тэр намайг 30 минут германаар яриулсан. Би үнэхээр өөртөө идэж чадахгүй. Би зүгээр германаар ярьж чаддаг байжээ. Тэгээ 3 сарын дараа Монголд ирээд манай байранд герман найз байна. Түүнтэй тааралдаад би түүнд германаар би 409 тоотод сууж байна гэмээр санагдсан. За хоёулаа англиар ярьж байсан, монголоор ярьж байсан. Гэхдээ өөрөө герман би бас 4 жил герман хэл сурсан юм чинь түүнд германаар хэлье гэж сэтгэсэн шүү дээ. Ich bleibe. Тэгээд цаашин байхгүй. Зогсоод гацаад тэр надад хамаагүй би мэдэж байна чи 409 тоотод байна гэл. Би харин зөрөөд үгүй харин би германаар ярьж чаддаг. Герман хэлээ мартсан байна. Германчууд ямар нэгэн зорилго байхгүй зүгээр хэрэглээгүй болохоор мартсан байна. 1-7 хоног Герман явбал сэргэн. Тэгээд Монгол хоолноос хамгийн дуртай хоол нь ямар хоол? Герман хэл миний сурсан хэлнүүдийн дундаас үнэхээр хамгийн хэцүү байж магадгүй. Би бол монгол хэл гэж хэлэх юм болоо гэсэн чи бас герман хэлийг хэлж байна. Герман. Монгол хоолноос дуртай хоол юу вэ? Хорхог. За нэгдүгээр нь хорхог. Бооз, хоошор. Одоо эдгээрийг тоолвол хамгийн түгээмэл хариулт тийм тоонд орж байгаа юм. Хорхог. Би хорхог гэмээр байна. Бүхэл гадаад хүмүүс ч юм хорхог эдхийг хүсдэг хорхог нь дуртай байдаг тийм. Хорхог. Нэгдүгээр нь хорхог. Ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байна та? Ирээдүйд за би нутагтаа тэтгэврт гарах эрхтэй бараг болсон. Одоогоос хойш жижиг 1-2 бичгийн ажил байна. Тэднийг бас бүрдүүлбэл тэтгэврт гарна. Тэгээд ахтайгаа хамт бид энд жижиг нэг ажил хийх санаатай байна. Тэр ажлаа бүтээж чадвал тэгээд за хүйтэн юм уу хэзүү үедээ Туркид очоод бусад үедээ Монголд ирээд ажлаа хийгээд Монгол болоод тайван амгалан жаргалтай амьдрах гэж мөрөөдөж байна. Ажил амьдрал нь маш завгүй байдаг гэж байна. Энэ их ажил амьдралын завгүй үедээ бидний урилгыг хүлээж аваад их болсон сайхан монгол хэлээр маань бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Сайхан монгол хэлийг маань олон дэлхийн улсад олон хүүхэд залуучуудад түгээж аваарай гэж хүсэж байна. За намайг ураад ийм завшаан олгосон би та бүхэнд талархлаа илэрхийлье. Энд одоо та нар бид хоёрыг үзэж байгаа бол та энэ зөндөө юм явж байна. Энэ зөндөө юм байна, зөндөө ажил байна, зөндөө хүн байна. Бүгдэд нь талархлаа илэрхийлье. За баярлалаа. За бид өхөн өнөөдрийн дугаараа энэ хүрээд өндөрлүүлж байна. Дараагийн олон сайхан сонирхолтой зочноор их болсон монгол хэлээрээ ярилцаж та бүхэнтэйгээ уулзах болно. Бидний өнөөдрийн зочноор ирж бидэнтэй бас их сайхан монгол хэлээр ярилцсан Турк улсын иргэн докторант Лавент тахта баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.